За сайн байцгаана уу? Сайн уу? За тэгээ энэ өдрийн минь хүргэе. Би сувдаан буцаад влого хийж хэлэхээр шийдсэн. Одоо энэ гарчигнаас харж байгаа. Тэг өнөөдөр ямар влог хийх юм бэ гэхлээр би яг одоо энэ хоолой явах гэд бэлдээд бэлтгэл ажлаа хийгээд байж гин. Тэгээд ингээ бас яагаад влого хийхээ байсан бэ? Тэгээд одоо яагаад буцаад хийхээ шийдсэн бэ гэдэг талаараа ярилцъя гэд зүгээр л нэг ингээс суугаад одоо ингээ зүгээр юм ярьснаас бас ингээ хоолоо хийх ингээ ярилцъя гэж шийдсэн байхгүй юу? За тийм миний бичлэгийг одоо үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд намайг Сувдаа гэдэг. Би Шведийн Стокгольм хотод гэр бүлийнхээ хамтаар ажиллаж амьдардаг. Нэгэн жирийн нэгэн одоо эзэгтэй байна. Тэгээд өмнө нь бол яг 2 жилийн өмнө нь бол влого хийж эхлээд за тэр үед чи яг нэг корона дөнгөж гарчаал байж ах үедээ хүн болгон л одоо влог хийн гэл. За тэгээд тэр хоморгонд нь би бас яваал те. Би ч гэсэн чадна гэж бодоол ер нь бол влог хийж эхлүүлсэн. Тэгээ нилийн бас хөөрхөн явж агаад яг 11 дугаар хийгээд ер нь бол завсарлсан. За өөртөө бол би бодохдоо бол за нэг юм уу 2 сар завсарчаал буцаал эргээд влого хийндэ гэж бодож исэн боловч яг одоогийн байдлаар 2 жил болсон байна. Тэгээ 2 жилийн дараа дахин уулзж байгаадаа баяртай байна, таатай байна. Тэгээд бүгдэнд нь дахин сайн уу гэж хэлмээр байна. Тэгээд за юуны өмнө яагаад влог хийхээ байсан бэ гэдэг талаараа юу ч гэсэн ярилцъя. Хамгийн одоо нэгдүгээрт нь гэх юм бол хүүхэд маань 1 нас хүрсэн. Тэгээд 1 нас хүрээд Шведэд 1 нас хүрсэн хүүхэд ер нь бол цэцэрлэгт явах хэрэгтэй болдог. Тэгээд хэрвээ ээж аав нь хөрөг хүсэх юм бол заавал нь гэхгүй 2 3 настайхан ч оруулсан ч болно л доо. Тэгээд миний хувьд юу вэ гэхээр ээжээ маань амралт дууссан. Тэгээд хүүхэд 1 нас хүрээд цэцэрлэгтээ орох хэрэгтэй болсон. За тэгээд хүүхдэд цэцэрлэгт өгчхөөр би өөрөө нөгөө full time буюу бүтэн цагийн ажил одоо хийж эхэлсэн. Тэгээд өдөрт заримдаа 6 цаг, тэгээд 7 8 цаг ер нь бол янз тий. Тэгээд цэцэрлэгээс хамгийн түрүүнд ямар шаардлага тавьсан бэ гэхлээр яг одоо хамгийн ихний ээлжинд хүүхэд цэцэрлэгт одоо ингээд дөнгөж 1 настай хүүхэдтэй тэгэхээр та нар бодод үзтээ 1 настай хүүхэд тэгээд баашээ гэж хэлж чадахгүй. Тэгээд дээрэс нь хоолооч бас өөрөө сайн олигтой идэж чадахгүй. Тэгээд манай хүүхэд чинь баг хөлд ороогүй мөлхтөг байж байгаад орсон. Цэцэрлэгт орсныхаа дараа ер нь бол хөлд орсон байхгүй. За тэгээд 1 настай хүүхдэд цэцэрлэгт өгчхөөр цэцэрлэгээс ямар шаардлага тавьсан бэ гэхээр өдөрт 6 цаг л одоо цэцэрлэгтэрээ байх ёстой. Тэгээ бусад цагууд нь болохоор ээж аавтайгаа эгчтэйгээ одоо гэр бүлтэйгээ нөгөө цагаа өнгөрөх ёстой гэж үздэг юм байлээ. Тэгээд 6 цаг цэцэрлэгт явна гэхэр чинь одоо аав нь өглөө 10-аас ажилтаа юм. Тэгээд 10-аас ажилтаа болохоор 9 цаг 8 өнгөрөөгөөл 9 цаг гэл цэцэрлэгт наваажид өгчдөг. Тэгээ 9 цагт очисон хүүхдээ чинь би 3 цагт авах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр өглөө эрт гараад ажиллаа бүр ингээл бүр амар хурдан хийгээл газ 2 гэж ажилласаа гараад гүйж очиж хүүхдээ аваад тэгэл авчраал хоол унд тэгээд цэцэрлэгтэрээ бас нэг олигтой сайн мдээгүй. Тэгээ хоол унд гэр орны ажил өөрөө бас ингээ бүтэн цагийн ажилд орсон чинь бас ядраад биш юм уу? За окей. Урд үс ингээд юу хатах юм. За ингэсгээл тавьчих. Тэгээ бүтэн цагийн ажилд орсон. Бүтэн цагийн ажилд ороод тэгээд бас ажиллаа хийгээд хүүхдээ асраад тэгээд яг үнийг хэлэхэд бол энэ бүх юмыг амжуулж бол баг амжихгүй байсан.
Тэгээд ер нь за нэг чинь хүүхдийн яг нэг шилжилтийнх нь үе болж байгаа шүү дээ. Одоо нэг өдөржингөө ээжтэйгээ ингээ хоёулаа байдаг байсан хүүхд чинь цэцэрлэгт ороод орчлон солигдоод бас ингээд нэг ингээ тийшээгээ цэцэрлэг дээр очиод бас ингээд байгаа танихгүй бах бол хүүхдүүд байгаа. Тэгээ багш магштайгаа ингээд дасна гэдэг ер нь нэг яг жоохон нэг хэсэг бас нэг жоохон эвгүй болсон. Тэнгүүт нь би дотроо бодохгүй. За ингээд юу ачи төрдөө ингээ влогныхаа ажлыг ингээ хойш тавьчих. Яг энэ үед нь хүүхдтэй цагаа зарцуулъя гэд тэгээ шийдээд ер нь бол жоохон завсарлага авсан боловч ингээ 2 жил болчлоо. За нэгдүгээр хоёрдугаар одоо явна миний охин. Хоёрдугаарт би нэг үзэгчдтэй ингээд 7 хоног болгоо ингээд влог оруулна гэдээ амлчихсан. Үзэгчдийн миний үзэгчнэр бас хөөхөн тэр тухайд ч ой влог оруулаарай дараагийнхаа влогийг хүлээж шүү гэл хүмүүс бас комент бичдэг байсан шүү дээ. Тэгээд ингээд би 7 хоног болгоо ингээд влог оруулна гэд юу атсан заа хийлээд ингээд амлалт өгсөн заа. Тэгэнгүүтээ надад хамгийн хэцүү нь юу байсан бэ гэхээр камера асаагаад юу ч хамаагүй ингээд чалчаад нэг бол тэ эсвэл амар гой газруудаар яваад эсвэл хамгийн бодит өмнө жишээ би яг ямар ажил хийдэг юм бэ? Одоо гадаадд амьдарч байгаа монголчууд ийм ажил хийдэг шүү, ийм хүнд хэцүү байдаг шүү гэдэг ингээ харуулсан ч болохоор заяа хамгийн гол нь надад хамгийн их стресс зүйлсэн зүйл нь юу вэ гэхэлэр би нөгөө нэг одоо мэрэгжлийн монтаж ч юм биш те би эвлүүлэгч биш би ингэж эдит хийх одоо ямар ч анхан шат зүгээр нэг анхан шатны л одоо мэдлэг байгаа штэ энэгээр ингээд тастаад ингээд зөөгөөд гэдэг ч юм уу те тэгээд би хамаг цагаа нөгөө компьютер дээр суугаад ингээд эвлүүлэг хийхдээ зарцуулаадсан байхгүй тэгэхээр би ер нь л аймаг тэрнээсээ ингээд стресстэй тэгээд за ингээд хэсэг ингээд завсарлая гэж шийдсэн тэгээ ер нь бол завсарлсан. За тэгээд энэ 2 жилийн хугацаанд бол бас зөндөө олон юм өөрчлөгдлөө. Тэгээд сая би тэгэд гэр бүлээрээ 2 сарын 20-доор яваад 1 сарын хугацаатай Монгол руу явчихад ирсэн. Тэгээд гэр бүлээрээ амралтаараа тэгээд Монголд очиод байжсэн чинь одоо хөөрхий миний нэг хэдэн нэг 200 30 лөө 40 тэр нэг 11-ийн одоо влогийн яг одоо хугацаанд бол яг нэг 230 40 subscribersтай болсон юм. Хэл хальтад хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд тэр 230 40 одоо нөгөө намайг дагагч маань subscribers маань болохоор одоо миний нөгөө ойр дотны хамаатан ах トゥ одоо миний үеэл ах эгчнэр тэгээд найз нөхдүүд нэг тиймэрхүү хүмүүс байсан юм байлаа. Тэгээд сая Монголд очиод яаж мэдсэн бэ гэхээр хамаатнуудтайгаа ингээ уулзсан шүү дээ. Тэгэхээр хөөс удаа нөх хөөрхөн влог хийгээд байсан чи яасан бэ? Уг нь айгүй хөөрхөн ингээд одоо өөрөө ингээд бор зүрхээрээ хийж авах гэдэг. Айгүй хөөрхөн ингээд влогууд ингээ хийгээ яваад байсан шүү дээ. Яагаад влогоо хийхгүй байгаа юм бэ гэд хэлэхгүй надад. Тэгэхээр би тухайн үед хинэ хийн гэж хэлчихэл тэгэл өөр нь бол орхисон байсан. Тэгж байгаа би тэгэж нэг яриа гарсны дараа маргааш нь лөө нөгөөдөр нөгөө нэг YouTube channel руугаа ороод үзгүй. Тэгсэн чинь 200 нөгөө 20 30 байсан нөгөө subscribe 220 30 байсан нөгөө subscribers маань бүр 380 болсон байсан аахгүй. Тэгэхээр би юм хөөрхөн юм бэ. Тэг би ингээл жил гарan те баг 2 жил би ингээд бүр юу ч хийхгүй ингээ хайцсан байхгүй. Тэгээд би ингээд ороод үзсэн чи амар хүмүүс ингээ комент бичээд одоо шивэдэд яг амьдрал ямар байдаг вэ тэр талаар зөвлөгөө өгөөж те влогоо хизээ их юм бэ хүлээж ийн гэж мэгцэн те хөөх хүмүүс комент бичсэн би тэрийг юусоо олж хараагүй 2 жилийн хугацаанд би юусоо олж хараагүй тэгээ хайцсан байсан. Тэгж жагаад би сая нэг өдөр юу асан бичлэгүүдээ хэлүүлж үзлээ. Жаам хөөрхөн миний охин бохин жаам хөөрхөн жижигхэн дөнгөж нэг бүлгэж байгаа зүлгэж байгаа үе те. Ингээд дөнгөж нэг бод хоолнд ороод байж байгаа үе ингээд. Надад одоо тэр үеийнх нь бичлэгийн үзье гэхээр миний утсан дээр ямар ч бичлэг байдаг байхгүй юу. Тэгээ би бодсон байхгүй юу. За тэ ямар хөөрхөн юм бэ? Би ингээд одоо ингээд хүүхдүүдийнхаа ингээд баг байх үеийг нь өөрийнхөө бас залуу байх үеийг нь ингээд
влог хийгээд ингээд YouTube-д оруулаад хадгалж чадах юм бол энэ нь эргүүлээд надад одоо магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа за хэдэн жилийн дараа бүр 2 жилийн дараа үзэхэд ингэж гой санагдаж байгаа юм чинь тий. Тэгээ тэр үед үзэх юм бол надад айгүй гой санагдах юм байна гэж бодоод би өөр нь дуртай юмдаа ингээ бас цаг зарцуулъя. Би өөрөө амар дуртай влог хийх дуртай. Тэгээ би эндээ бас ингээ цаг зарцуулъя гэж бодоод ер нь бол влогоо буцаж хийхээр шийдсэн байгаа. За тэгээд бичлэгүүдээ бас ингээд үзлээ. Тэгэл ингээд хөөрхөн амтаа уг нь бол анх болвол тэ нэг мөнгө олно л одоо тэ влог хийгээл алаад өгнө баг л баста нэмэлт орлоготой болно. Өө. За. Тэгээд нэмэлт орлоготой болно гэж бүр нэг тий одоо нэг хүүхдээ харж байгаа гэртээ сууж байгаа л нэг ээж байгаа штэ. Фокус нь харж байна. Харж байгаа шүү тий. Тэгээд нэг гэртээ хүүхдээ хараад сууж байгаа л нэг ээж байгаа штэ. Тэгээд би ингээд өөрийгөө бас жоохон ингээд миний одоо нэг ард одоо том баг хамт олон ажиллаж байгаа ш тий. Эвлүүлгийн баг ч юм уу тийм ямар нэгэн студ ч юм уу тийм зүйл байхгүй штэ. Би өөрөө л ингээд бор зүрхээрээ л ингээд хийх гээд оролдож исэн үе байгаа байхгүй. Тэгээд би одоо заавал тийм одоо нөгөө хүмүүстэй адилхан влогоо ингээд харьцуулах шаардлагагүй байна. Өөрийнхөө хэмжээнд л одоо өөрийнх ороод хийхэд болох юм байна гэж юу нь бол бодоод тэгээд хитрхээ тэгэж одоо монтажийг бас нэг тийм гоё төгс хийх гээд байх шаардлагагүй мэн өөрийнхөө хэмжээнд хийх ёстой байна. Тэгтээ бас хөөхөн айтайхан бас хийчмээр л шүү дээ. Тэгэхээр янз янзын бас ингээд сурж байгаа. Тэгээд ямар ч хэцэлтэйсэн лого буцаж хийж эхлэхээр шийдсэн. За тэгээ нэг юм байна. За одоо болохоор би яг хоолоо хийж байна. За өнөөдөр би баштай цай юу шүлөө. За баштай цай гэдэг ч юм уу гадаа амар цастай. Гадаа амар нөгөө юун цас орж ийн өнөөдөр ч одоо 4 сар гарсан одоо ханш нэгдсэн гэж очих гадаа цас ороод байж байна. Буцаад өвлшгөөл байж байна. За тэгээд нэг иймэрхүү л одоо судаагаар нь сонин сайхан байна да. Ямар ч лээсэн зөндөө гоё влогууд бас хийнэ. Одоо хийж эхлэе гэж бодож байгаа. Тэгээд одоо хүүхэд ч гэсэн ер нь бол гайг болсон. Гараас гарсан. Одоо хоолын өгвөл гизэн цатгалан л байж байвал тэгээд хөөрхөн тоглоомороо тоглол өөрийгөө саатуулаад байж байгаа болсон байгаа. Тэгээд би бас ажилдаа эргэж ороод одоо ч бараг л жил гарсан болчлоо. Гурлаа зуураад бэлдээд болчлоо. Махаа хатаад амталчлаа. Одоо маншаа игээд жигнүүр дээр жигнэ. Би бас нэг сайн өөй нараа. Охныхаа нэг юм юу яачлаа. Сайн баштацаа хийж чаддгүй маа. Энэ удаад болохоор баншигийн жигнжаад хийчихье гэж бодлоо. Ажлаа хийгээд бүгдээрээ ажил төрлөө хийгээд байцгааж ийн. Тэгээ саяхан Монгол очиод ирсэн. Тэгээ сайхан ирч хурж энерги авчаад ирсэн. Монгол сайхан байлээ. Ядчил нэг тийм Европод нэг юу байдаг юм аа. Амар уйдгартай ч гэх юм уу. Нэг гонигтай ч гэх юм уу. Шведд яг 2 цаг гэл харахгүй болчтой. Өвөл бол юу нь нэг уйдгартай. Тэгээд нөгөө бидний одоо нөгөө одоо би одоо яг бас хүмүүс яаж амьдгийг бас сайн мэдхүүлээ л да. Миний нэгэн тойронд байгаа хүмүүс чинь ер нь бол тэгэл ер нь бол ажил гэр тэгэл за яг ганц нэг амрах өдрөө тийм найз нөхдөйгөө уулзч тийм нэг стрессээ баг зэрэг ярьж хуурч буурцуун нэг бол гэртээ сайхан хамраад нэг бол гэр бүлэрээ хоолнд ороод ч юм уу. Манай гэр бүлийн хувьд тэгж өнгөрдөг болохоор би яг сайн гадуур тийм хүмүүсийн нөгөө нэг яаж амьддаг ер нь бол мэдгүй байна. Ер нь бол их тиймэрхүүл байгаа байх гэж бодож чинь. Тэгээс учир зүггүй ингээл 5 өдөр болгоо ингээл шоудна гэдэг ч юм уу. Тийм байх байгаахаа хүүхдгүй гэр бүл мөлүүд бол байдаг гэж магадгүй юм. Тэгээд би тэгжиг юм хүүхдтэй гэр бүл бол ер нь нэг тэгэл тийм адилхан нэг маршрутанд орсон байдаг шүү дээ. Өглөө бослоо ажилдаа явлаа, өдөр хүүхдээ цэцэлгээс нь авлаа. Тэгээд орой илээ гэр орноо цэвэрлээ хоолоо хийлээ. Ер нь бол эмэгтэйчүүдийн хувьд бол нэг иймэрхүү дээ. Гэхдээ даангаа эмэгтэй гэж хэлж болохгүй дээ. Юу аа. Тэгээд тэгээ нөгөө яг гол юм харийнхаа марцсан шүү дээ. Монгол явсан шүү дээ би тэд. Хамгийн гой санагцсан юм ингээл ирчихвлөө. Дээрээс нь ингээд ямар ч хэлний одоо нөгөө бэрхшээл байхгүй гэдэг чинь амар гоё байхгүй. Энд чинь яах вэ? Бид ингээд
4 5 6 жил амьдарсан ч гэсэндээ ер нь бол нэг 3 4 настай хүүхдийн хэмжээнд л ярьж байгаа штэ яг ингээд бүр яг нөгөө юунд нь одоо сураагүй учраас яг сургуульд нь сураагүй учраас нэг 3 4 настай хүүхдийн хэмжээнд л ярьж байгаа байхгүй одоо би тхийг хүсэж ингэмээр над тийм хэрэгтэй гэдэг ч юм уу те нэг тэгээ хэлний асуудал байхгүй тэнд ингээд бүр хүссэн хүнтэйгээ одоо юу ч ярьсан бол те үнэхээр үзэл бодлоо илэрхийлсэн ч болно мэтгэлцсэн ч болж нэг хэлээрээ тийм байсан учраас гоё байсан. Дээрээс нь хамгийн гоё юм нь ерөөсөө л нар би бүр тэрөө тэгээ бас од тэнгэр хараад амар гоё санагцсан. Утаатай ч гэсэндээ тэгэл их орон гэж бодохоор гоё санагцсан. Тэгээ ер нь бол байнга Монгол руугаа яваад Монголтой атсан чинь нэг тийм одоо нөгөө бүр ингээ алцаад байж та тий. Хамгийн инээдтэй бид хоёр нөхөр бит хоёр явж байгаа нь бит хоёрт бас нэг ах их хоёр маань ингээ машина энэ машиныг уун гэдэг машин өгсөн заяа. Тэгээд хоёлаа нэг амар зүрхий хоёлаа өглөөрт машин унж гардаг баатар болоод унаал гараа авсан чинь эхнийхээ өдрөө шууд машинтаа мөргөлдсөн. Тэгээд тэр нь болохоор нөгөө талынх нь машиных нь буруу байсан заяа. Одоо би жишээлбэл яагаад ч зүгээр ингээд ямар ч дүрмээ ингээд зөрчихгүй ингээд явжээ гэж бодъё заяа. Тэгэх юм бол ханаач хамаагүй нэг машин хурж ирэл одоо мөрөгчих жишээ нэ те бүр тийм амар тэгээд бүр ингээд тэгэл тэгсэн чинь тэрнгээр чи хүмүүс хоо чи халдаач наа зам тавиад өгөөч мөгөөч гэж бүр ингээд амар ингээд өрлөөл тэгэл энэ чинь ерөөсөө тийм байхгүй ч гэсэн Монгол татсныхгүй амьд байгаа юм шиг те бүр ингээд ингээд амьдрал тэнд ингээд бужигнаад буцлаад байгаа байхгүй юу. За би ямар ч сан гурлаа ингээд илдэж байна. Банжныхаа гурлыг илдээд одоо башта цай ихэр болчлоо. Нөхрөөсөө асуусан чинь манай хүн башта цай гэж хийрээ гэж хийж байна. Тэгээд башта цай хийх цай юу. Тиймгээд та нартай сайхан болнаа. 2 жил одоо буу алааг одоо хална штэ. За тэгээ ерөөхдөө хоолоо хийгээд баг болчлоо. Нахаа. Цараа. Цайман одоо сүүг хийгээд болоо. Энд банш маань жигнэгдээд болцсон байгаа. Тэгт манай авах тэгт юу ийд. Юу ийж байна? Таван шиг банш өгсөн тэрийг хийж байгаа. За тэгээ өнөөдөр хамтлагтай хамтаасан баярлалаа. Би одоо яг одоо өөр хоолоо идлээ. Одоо өрөөний 6 цаг 15 минут болж байна. За одоо хайж надад. Tito, I make a big. Окей. Газар маацсан гинэ. Тэр ноч цавч өгөөс. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзцгаая. Тэгээд тэгээ subscribe дараагүй хүмүүс нь бүгдээрээ subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд notification bell on болох юм бол дараагийн vlog авахад танд notification очих болно. Тэгээд коронавигоос болоод ингээд юм автомобиль болсон. Коронавирус чигцэн. За ямар ч хэлсэн би 7 хоног болгон влог хийн гэж хэлж амлаж чадахгүй. Гэхдээ аль болох өөрхөн боломжоор ойрхон влогууд хийх болно. Тэгээд надтай хамт байгаарай.